好可爱，好可爱。Bye. Яра Hotmax бүр солиотой заяа. Бүр дандаа амар гоё сэлтэй, хямдралтай, тэгээд үнэхээр хямдхан байдаг. Энэ үнийг хараа л та. Ер нь л хямдхан заяа. Их гоё газар. Let's go swimming on the weekend. I'm sorry, I can't. Зүрийн хамгийн дээдлэлт гараад ирсэн заа. Ингээ хүүхдийн жоохон тоглоомтой юмсдаг байна. Чүт жижигхэн. Манай энэ Монголоос нэлийн жижигхэн бол. Хараа. Цаанаас хүмүүс байна. Энд ингээ хүмүүс яг муурны жиг шиг харагдуулж зураг авдаг байхгүй юу? Тэгэж авах гэсэн чи амар хэцүү юм байна. Энэ хараа энд хүмүүс ингээ зураг авч байгаа. Oh my. Юу вэ? Йоо, бүр чачлаа авлаа шүү дээ.
сүүлийн өдөр тэгээд одоо нөгөө өдөр 2 дахь өдөр манай нэг хятад найзын төрсөн өдөр байхгүй юу? Би тэгээд I don't know ягаад ч цаанаасаа яг хятад найзтайгаа уулзаад амар бэлэг өгөөд төрсөн өдрийн тэмдэглэмэр санагдаад заяа. Тэгээд бид хоёр яг үндэ яг амьдралдаа 4 удаа л уулзч үзсэн байхгүй юу? Тэгээд нэг чатлаад байдаггүй. Гэтэ уулзахаар амар гоё vibe нээлтдэг. Тэгээ амар дэжгүй. Тэгээд ерөөхдөө бол би амар gift giving love language-тэй хүн байхгүй юу? Тэгээд хүнд ингээд бэлэг өгч байгаа яг тэр сэтгэл зүгээр би ингээд өөрийгөө ингээд амар ингээд хижээгээд гоё санагдаад байдаг. Тийм учраас би okay, why not? Тэгээ хүн баярлуулна гэдэг чинь амар гоё штэ. Би өөрөө ч хүн баярлаад байна. Тийм учраас let's go гэж бодоод тэгээд төрсөн өдрийн тэмдэглэлээр шийдсэн байгаа. 깜빡. 好可爱啊！你看，谢谢，好可爱，好可爱。 Хараа, ийм авалтаа хүмүүс ингэ үзэж байна. Энэ хүмүүс бүжиглж байна. Та бүхэн өнөөдрийн миний бичлэгийг үзээд яаж хятад найзынхаа төрсөн өдрийн тэмдэглэснийг харсан байх. Тэгээд guys have to stop this. Би бүр ингээд амар бэлэг өгч юм уу тиймэрхүү юм амар дуртай болохоор яг ингээд өөрөөсөө ингээд гаргах шаардлагагүй ингээд амар их сэтгэл ингээд амар их хэцүүлэг ингээд ямар ч хамааралгүй хүнд гаргацдаг байхгүй. Би өглөө хэлжсэн шүү дээ. Манай хятад найз битээр ингээд 4 удаа уулзчихсан. Тэгээд нэг амар сүртэй дотн биш чаталдаггүй гээд тэгээд зөө яг тийм хүн ингээд амар сэтгэл гаргацсан. Тэгээ гол нь ингээд яг миний яг тэр бажтанд тааруулж ингээд өгөндөө гэсэн юмнууд маань ингээд санаагүй байдлаар бажтнаас хитэрсэн байхгүй юу? Ягаад гэхлээр тэр DIY торт хийж байгаа газраагаа тэр газар болохыг би яг битэрийн хийснийг бодвол тэрнээс арай хямдхныг нь хийж бодож байсан. Тэгсэн чинь харин тэр хүн нь болохыг ингээд ятгсаар байгаа битээр тайгаа үнтэйгээр нь хэлүүлсэн байхгүй юу? Ягаад гэхлээр үнтэй нь илүү амттай гэж хэлсэн зөө. Тэгэл би окей гэж тэгэл хийсэн. Тэгээ гол нь зөө тэр торт нь бүр үнэхээр хогийн амттайсэн за guys. I don't know. Надад яагаад ч юм гэхдээ Монгол тортнууд бүр амар гоё амттай санагддаг. За би бүр Монголд очиж сайхан торт идэх санал гэж бодож байна. Тэгээд тэр торт амар муухай амттайсан болохоо ингээд цаанаасаа ингээд амар дургу өрөөд за.